Инсулины төжрөл гэдэг юм чинь ямар шинж тэмдгүүдээр илэрч болох юм бэ? Хүнд яаж мэдэгдэж болох юм бэ? Бодис солилцооны хам шинжид дүрдэгдээд байгаа. Тий. Нөгөө төвийн тархалт. За эрэгтэйд 95-аас дээш, эмэгтэйд 82-аас дээш сантиметрийг бол төвийн тархалт буюу нөгөө төв хэсгээрээ өгтөө. За тэрнээсээ болоод одоо үргэлжилсэн виалетикуши өрөвсөл өгөөд ингээд дотор эргэтнүүд өөхлөд байгаа. Судас хатуурх эрсдэл байна гэд нэгдүгээрт нь тэр байгаа. За хоёрдугаарт нь юу гэхээр тэрийг гэлцрээд гисэн. Тэрийг гэлцрээд маань 150 мг децилитр 1.7 mmol литрээс дээш байх юм бол Тригглицеридийг бол бид нар биохимийн шинжилгээгээр гаргаж ирсэн дээ. За судасны цусны шинжилгээгээр бас нэг үзэх юм маань болохоор глюкоз. Глюкоз маань 100-аас 100 мг децилитрээс дээш буюу 5.5. 5.5-аас дээш авах юм бол. За тэгээ их нэгтрэлтэй липопротеин маань одоо нөгөө сайн холестерин шүү дээ. Тэр маань эмэгтэйд 40, эрэгтэйд 50-аас доош орсон байвал за тэгээд даралт 130-80-аас дээш байгаа тохиолдолд энэ 5 шинжийн аль нэг 3 нь хосолж илэрч авах юм бол энд инсулин төжрөл байна гэдэг